Бурхан халдан уулахаар мэдэхгүй хүн байхгүй үзье. Монголчууд бидний эцэг дээдс болох эзэн богд Чингис хаан нөмөр бэлдэн төрж дэлхийг донслохох үйл хэрэг эхэлсэн. Улмаар энэхүү уулыг онголон дахиж төрийн их бөө зайрангууд тайлах тахилах хийж хурмас тэнгэрээс өршөөл ивэл хүсэх төр улсыг төвшөлдөх хэргийн шашны зан үйлийг гүйцэтгэдэг байсан байна. Мөн Монголын эзэнт гүрний үе үеийн хаад энэ уулын бэлээр нутаглаж олон зуун жилийг үдсэн байна. Тогоон төмөр хаан лэхэд Монголын их юан улсыг нуран унахад Бээжингээс буцаж ирэн Бурхан халдан уулнаа нутаглаж төр улсаан өдөрдөн жолоодож байсан гэд олон арван түүхийг дурдж болно. Тэгвэл үдний угсаа гарал үүх түүхтэй салшгүй холбоотой энэхүү ариун дагшин газар маань өнөөдөр ийм өнгө төрхтэй болжээ. За энэ бол анх бол 95 оноос төрийн юундаас одоо хаантын тусгай хамгаалалттай газар нутагт бол 92 онд аваад 95 оноос төрийн дахилгатай уул гэж авсан. За тэрнээс ер нь баттай ингээд 4 жилд нэг удаа тахиж байгаа. Тэгээд дахиж ирж байгаа тэр юунаас л энэ хог шороо бий болж байгаа. Тэрнээс анх бол ер нь эн чинь нэг нутгийн ард иргэд хаа нэг л гараад шүшгэл дахиад явдаг байсан. Тэгэхэд бол хог шороо бол байдаг байсан. Сайхан цэвэр зэнгүй онгон байгалаараа л байсан. За Бурхан халдан таглагч шүтэн туулын аваанууд дээд аваад дунд аваануудаас чадан ядан арайг цуглуулсан хогоо. 1990 он гараад удаагүй энэхүү уулыг дархан цаастай газрын тоонд оруулж төрийн тайлга тахилахын сэргээснээс хойш олонний хөл ихсэж гадна дотны жуулчд мөргөлчдийн хөл тасрахгүй болжээ. Үүнийг дагаад элдв хог хаягдл архины шил ундааны лазар энэхүү газар хагасан байна. Уран дулааны цагт жуулчд олноор ирж хог хаягдлын хэмжээч төдий чинээгээр ихсдэг. Бурхан халдан ууланд нийт 20 гаруй байгаль хамгаалагч ажиллаж, урилгагүй зочдын уул мөрийг цэвэрлэж, уул усан ариун дагшин байлгахын төлөө тэмцдэг байна. Тэдний ярьж байгаагаар бол манайхан уул аваагаан тахих, аялалж амрахтан байгаль орчноо хайрлаж хамгаалах тал дээр ямар ч сэтгэлгүй болсон гэн. Тэд хэлж анхааруулад байхад үл тоодог гэн. Иймд бид эцэг өвгдийн үеэс онголон тахиж ирсэн газар шорогоон хайрлаж хамгаалах цаг нь болжээ.